Миний тийз next trip. Миний тийз Cloud9-ийн яг амбассадорууд нийтээрээ Солонгос руу явж бүх брэндүүдтэйгээ танилцах гэж байна. Тэгэхээр энэний vlog эхэлж шүү. Дахиад хоцорчихгүй гэж anxiety идж байгаа. Ер нь дахиад юм ярьж ирчлээ. Гурван судлалын энэ дээр хоёулаа сууж байна. Гүмэрэггүй арай тухтай байна гэх юм. Let's get the day started. Гоё өглөөний цайтай эхэлж байна. Ингээ chop chop. Wow. За бүгд ороорой. Шхат. Yay! Гудайн байрлал дотор орж ирсэн чи хараа. Зүгээр ингээ мини Sephora байж тагнаас. Би ч явчихсан. Skin 1004, Round Lab, Skin Food, House of Her. Тэр. Тэгээд хараа Kynie-гийн хэсэг дээр бүгдээрээ байжсэн аа. Би анзаарахгүйс чинь энэ хараа Kynie-г яг Cloud9-тай хамтарч ирсэн тусгай бокс юм байдаг шүү дээ. Isn't that cute? There is Orange Swim, Mulberry, Green. Энэ гоё тий. Их ч Коко өнөдөр видеонд орж өгөхгүй байгаа. Нуугтаад байгаа тэр хараад байгаарай. Тэгсээр ингээ яваа. Тэгсээр ингээд сэтгэл байгаа байхгүй ингээд. Emphasize the community that's already created in Indonesia, make it more global. When we focus on deep hydration, like hydration. This one's I would love to start with a quick question. What comes to your mind when you think of Beauty of Joseon-ы flagship store дээр хараа амар эстетиктэй. So cute. Энэ серумууд 2 дахин том хэмжээтэй гардаг болсон юм биш үү? Оригинал нь бол 30 мл, том нь 60. Шинэ таргет хүмүүсээ хөшөөнд байж байгаа. Тэгээд хамаг нөгөө паблик том ивентүүд биш одоо нөгөө demonstration зэрэг болвол яг энэ талбайгаасаа ингэж эхэлдэг.